Хэрхэн FaceTime ашиглах мөн тохиргоонуудыг зөв тохируулж ашиглах талаар та бүхэнд харуулъя. Ингээд settings руу ороод FaceTime гэдэг рүү орно. Хамгийн эхний хэсэг дээр Siri and Search гэдэг хэсэг гарч ирнэ. Siri-г ашиглан та бүхэн өөрсдийнхөө залгамаар байгаа хүний нэрийг хэлээд FaceTime-аар залгах боломжийг олгоно. Харин доод талд нь FaceTime-а та бүхэн итгэжүүлснээрээ Apple ID-тэй бүхэл хүмүүстэй холбогдох боломжтой. FaceTime-ыг итгэжүүлсний дараа та бүхэн хоёр сонголт байна. Эхний дугаараас итгэжүүлэх үү, аль эсвэл Apple ID-гаар итгэжүүлэх үү гэдэг. Хэрэг та бүхэн байнгын нэг утасны дугаар ашигладаг бол утасны дугаараар ашиглах нь бол зүйтэй. Харин аялж явж байгаа бол та бүхэн Apple ID-гаа өөртөөхөө царайг таниулаад ороорой. Яг үүний доод талд Share Play гэдэг хэсэг байгаа. Энэ рүү та бүхэн оронгууд итгэжүүлэх хэсэг байгаа. Хэрэг та бүхэн FaceTime-ийн хоорондоо хөгжим хамтдаа сонсох эсвэл үзэхийг хүссэн янз бүрийн контентэдгээ хамтдаа үзэх боломжийг олгоно. Speaking хэсэг дээр группээрээ хүмүүс мань хоорондоо ярьж байхад царайг нь томруулаад бас нэрийг гаргаж ирэх боломжтой. Энийг та бүхэн хүсвэл итгэжүүлээрэй. Үүний доод тал Live Caption, бета хэлбэр дээр байгаа сонсголын бэрхшээлтэй сонсч чадахгүй байгаа хүмүүс мань group FaceTime оролцох, аль эсвэл хувийн ярьж байгаа яриа их хэмжээний чимээ ардталт нь байгаас болоод сонч чадахгүй байгаа Live Caption тавхаа итгэжүүлснээрээ шууд FaceTime хийж яхад caption мань дэлгэцэн дээр тань дээр гарч ирнэ. FaceTime Live Forest гэдэг хэсэг байгаа. Энэ дээр дэлгэцэн дээр хүнтэй ярьж байхдаа зургийг авах үед live хэлбэрээр үлдэх. Хамгийн сүүлд Block Contact ямар нэгэн байдлаар хэрэг та хүн рүү FaceTime хийх гэн тухайн хүн маань хүлээж авч чадахгүй байгаа бол Block Contact руу ороод давхар та бүхэн шалгаад үзээрэй. Энэ дундаасаа мөн блокуудаа гаргахыг хүсэх юм бол та бүхэн ороод Edit гэдэг хэсгээр ороод энэ дээр хасах гэдгийг дараад unblock хийх боломжтой. Өнөөдөр та бүхэнд хэрхэн FaceTime-а итгэжүүлэх, FaceTime дээр байдаг тохиргоонуудыг хэрхэн яаж тохируулах талаар мэдээллүүдийг хүргэлээ. Мөнтэй холбоотой асуулт байл зайн найдан дөрч text аль social платформ та бүхний үнэлэлтэд бөгөөд өнөөдрийн бичлэгийн арид заяа Орой инженер бэлжи хадмал цэндэ фактыг шалгасаж олно байлаа.